За юу яцхан хомис амьдрал хэр байна да. Тэгээд энэ удаагийн бичлэг болохоор агаараа ортны 3 орно. За тэгэхээр хэдүүлээ хэд хэдэн зүйлийг нэгт ойлгон заяа. Чи зөвхөн өөрийнхөө ордыг л харна уу гэхээс ш нөгөө дийл хийж байгаа хүнийхээ ордыг бол нэгт харахгүй. Эхнийх. Хоёрдугаарх нь болохоор хэрвээ чиний амьдрал заяа, чиний үерхэл чиний тэр ингээд нөгөө дийл хийх гээд учраа олох гэдэг хүн та хоёр чинь шүү дээ те. Үнэхээр асуудалгүй заяа. Үнэхээр хөөрхнөгээд явж ивэл энэ уншлагаас чам зориулагдаагүй. Үнэхээр асуудалтай юу болох гэдэг мэддэхгүй тэгээд юмыг яаж идэхгүй гэдэг үйл явдлууд ингээд нөгөө нэг байгаад байгаа бол яг энэ ингээд нөгөө сонирхож болж байна. Гэлээ гихтэйгээд сонголт гэдэг зүйл үргэлж чиний гарт байгаа шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. За тэгэхээр хэдүүлээ жинлүүрийн ордоос эхлэн заяа. Тэгээд хувийн уншлага авахыг хүсэж байвал угаасаа ингээд би энэ доор вебсайтын ингээд линкийг тавьсан байгаа. Тэгээд надтай матч болоод тэгээд хувийн уншлага авч болж байна. Тэгэл амьдрал үргэлжлэлээр үргэлжлэхэндээ. За тэгэхээр энэ удаагийн ингээд нэг separation болохоор дийлэг тохиолдолд яг чиний харж байгаа нөхцөл байдал яг ер нь юу байна гэдгийг харцгаая юм байна. Жинлүүрийн орд. Нөгөө дийл хийж байгаа үнтэй ер нь ямар нөхцөл байдал харцгаая л та. Айгу байна уу гайтай байна тийм үү харцвал хэрэгтэй. Опа нөөдөр. За хэрвээ штэ чи тэр хүнтэй ингээд нэг харилцаараа өрнүүлж чадахгүй бол одоо ингээд нэг юм чимэг болцдог да тий яг яах гээд байгаа юм мэдтгүү тэгэл ингээд хоёр талтаа ингээд нэг юм нуруугаа ингээд харцсан ингээд байж ивэл заа. Нөгөө хүн чинь болохоор штэ тий яг чамааг гарда буулгахыг хүлээгээд байгаа байхгүй хамгаалалтаа буулгах. Тэгээ нэг айтайхан нэг учраа болоо ярих гад үздэг дээ. Гэтэ энэ дээрээс ингэж бодъё заа. Яг энэ өмнөх ингээд нэг миний усны ордны 3 дээр ингээд байж байсан алин дээр нэлээд марчиж. Ер нь яаж одоо яг хамгаалтаа буулгасан юм мэдхүү. Одоо яаж одоо жишээлбэл нөгөө чинь ингээд чамаа ингээд хараад байна да тий. За яг чамтай ярьчмаар байна да. Гэхдээ ингээд чамтай ярьж ихээр чи нэг юм ингээд нэг ийм шиг ингээд харагдаад байгааз. No. Улаанбаатарчуудаа бид нэр том болсон хүмүүс. Бид нэр үнэхээр харилцаан дээр ингээд нэг за нэг эргэж нэг харьяа нэг ярилцаа учраа олё гэж бодож ивэл чиний хамгаалалттай байна хамгаалтгүй байна ууртай байна уургүй байна ер нь бол хамаагүй гэдэг үстэй тэгэл гүчжингуудаа хоёлаа нэг ярих уу л гэдэг үстэй энэ дийлэх тохиолдол яг юунаас ингээд нэг гарч ирж байгаа вэ яагаад чамаа хамгаалтаа буулгахыг хүлээгээд right буюу зөв opportunity хүлээгээд байна зөв боломж 9 аяга чамааг одоо сул болохыг чинь хүлээгээд байгаа байхгүй сул болно гэдэг нь магадгүй ингээд нэг чи жоохон хэцүүцсэн байж магадгүй байх ч юм уу те эсвэл ингээл амьдрал ах амар хэцүү юм би ганцаардаа намайг арцаад те маа гэдэг ингээд мэдээ ингээд сонсхийг л ингээд хүлээж л байгаа байхгүй тэгэхээр ингээд чамтай холбогдох байгаа шалтгаан нь магадгүй А опшн чи амьдралаа аятайхаа авч явж байгаа те тэр хүний падлын байхгүйгээр Б опшн ер нь Б опшнгүй байна да зүгээр А опшнаар л явах юм бэ За тийм болохоор ингээд нөгөө хүн чинь ингээд ер нь жоо хойшоо суусан байр суртаа одоо байхгүй юу. Тэгэхээр чиний ингээд нэг талаас болохоор шүү дээ Баатрийн аяг доошоо, Star Wizard доошоо, Sun Card доошоо энэ гураар ингээд нэг нийлүүлээд чиний ингээд нэг ховд болохоор шүү дээ хэрвээ энэ харилцаа ингээд цаашаа ихтгэл найдваргүй ирээдүй байхгүй. Тэгээ ингээд нэг угаасаа бит хоёр ингээд хайр гэхээсээ илүү тэгэхээр last боёо хүсэл тачаал дээр л ингээ байсан гэсэн ингээ бодолтой ингээ байж ивэл магадгүй нэг эргэж нэг харах хэрэгтэй байхаа. Юмыг яаж идэгөө. Хатны элд. Хааны зоос тэрүүн элд гарч ирж байгаа байхгүй юу. Энийг юу гэж ойлгож болох вэ гэвэл шүү дээ те. Нөгөө талаас болохоор арай өөр хандлагатай байгаа байхгүй юу. Бид хоёр уул нь бол ингээ гиндачаад хоёр талтаа учраа олоод тэгээд clarity буюу тодорхой байдал үүсгээд амьдрал хуугаа урагшаа явуулчвал уул нь бол аятайхандаа гэсэн ингээд нэг бодолтой байгаад байгаа байхгүй юу.
Тиймээс хэрвээ чи тэр хүнээсээ ингээд нэг ямар нэгэн харилцан яриа, ямар нэгэн уулзалт, ямар нэгэн мэдээг ингээд нэг хүлээлт үүсгэжүүл яа ойрын хугацаанд дэр ингээд чандаар мэдээ ирэх нэ. Яаж юм бөө мэд. Магадгүй дундын найзтай бол дундын найзтай шүү гэдэг нэг ховж дуулгадаг ч юм уу. Эсвэл нэг чамлуу нэг сторин дээр чинь лайк дардаг ч юм уу те. Whatever да. Тийм хүний л үржил асуудал билгүй дээ. Тийм байна. Тэгэхээр чиний тал дээрээс болохоор ерөн жоох ингээ хараад үзвэл зүгээр юм болоо. Гэтэ хараад үзнэ гэдгээрээ штэ те. Юу юуг л гүйж чунгуутай ингээл хоёлаа ингээ буцаад ингээ нөө нийлэн милээ гэсэн утгаар биш. Үнэхээр энэ харилцаа цаашаа ингээ потенциал байна уу гэдгийг зүгээр мэдрэх. Тухайн хүний акшн, тухайн хүний үйл хөдлөл, тухайн хүний эмоц ингээ нэг анзаарах гэдэг ч юм те. Тэгжээ чи ямар нэгэн зүйл дээр гайгүй тодорхойтой гадаргалаатай хариу олж авч чадах бах. Харъя л да те. За тэгэхээр гүнзгий явах заа. Яг чиний дийл хийж байгаа хүний чинь юу нэг цаад ингээд нэг зориг заа. Тэнгүүтээ мэдрэмжийг харцгаахай. За тэгэхээр потенциал ингээд дийл хийж байгаа хүний зориг бол мэдрэмжийг нь харцгаая л. Юу вэ? Бам. Яг зөө. Би хэлээц. Бол хэлд. Хэлээц. Бол хэлд юу илэрхийлдэг? Харилцан яриаг. Гэтэ нэг жижиг нэг хөнгөн байдлаар ингээд нэг яд штэ нэг чек ин хийдэг дээ. Хей. Сайн байна. Наа арай марчаад дээ. Тэгээ ч юм уу те. Нөгөө чи одоо л ингээд юу гэх юм world доошо буюу нэг юм энэ харилцаа бүрэн дуусаагүй л гэж бодож байна. За бүрэн дуусаагүй юм бол заяа. Яагаад дөрвтойхон шиг хөдөлж чадахгүй байгаа? Хааны зоос доошо. За энэ дээр ингээд гол point ингээд гараад ирж байгаа байхгүй. Хэрвээ чиний ингээд тэр ингээд нэг дийл хийж байгаа хүн чинь за ялангуяа за нэг юм сонин мөнгө санхүү дээр ч юм уу нэг юм insecure буюу өөртөө итгэлгүй байдаг хүн гэж байдаг штэ тий. Тийм болооч тэр ингээд нэг шарандаа ингэж нэг хүн болгонд ингээд нэг гоё харагдах хэрэгтэй байдаг ч юм уу тий. Би ингэстэй тэг хэстэй гэл нэг юм одоо нэг toxic маягийн маскулин ингээд нэг хандлагатай байвал заяа. Тиймэрхүү юм ингээд нэг байгаад байгаа л бит хоёрын харилцаа бүр ингээд урт хугацаанд явхад ерөн жоохон дэми юм биш үү гэдэг бас бодолтой байгаа байхгүй юу. Тэгэхээр тарих нь хоёроо огтцсон байгааз тарих нь болохоор бит хоёр болчин бүтчин бараг болчих юм шүү. Ер нь энэ харилцаа дуусаагүй. Б тарих нь болохоор гэтээ бит хоёр бүр урт хугацаанд цаашаа ингээд аятайхан явах үйл за нэг жоох итгэлгүй байна гэдэг ч юм уу тий. Яагаад ингэж гарч ирж байгаа бол хатны зоос доошоо байгаа байхгүй юу. За энэ дээр ингэж ойлгож болж байна. Хүн дийлэх тохиолдолд өөрт байгаа одоо нэг бодлоор өөрт байгаа тэр мэдрэмжээр нөгөө хүмүүсийгээ тусгаж хардаг. Хэрвээ хүн одоо шилбэл үргэлж одоо энэ дотроо insecure тэгээ энэ дотроо ингээд тухгүй мэдрэмжтэй энэ дотроо ингээд нэг өөрийгөө ингээд угаасаа үнэлдэггүй байвал заа нөгөө нэг ч гэсэн ер нь бол тэгж хараад байдیں۔ Тэгэхээр ухаан дээр нь бол бит хоёрын харилцаа бүтэхгүй байгаа ингээд нэг өөрийнх нь талаас биш чи ерөн жоох ингээд нэг нөхөр ч юм уу ихнэр материал биш вэ гэж ингээд чамлуулж авах ингэж нэг хуруугач гэсэн байдалтай байгаад байгаа байхгүй юу. Тэнгүүтээ боолын аяг доошо баатрийн аяг дэшээ. Тэгэхээр одоо угаасаа ингээд хэдүүлээ ингэж ойлгоцгоё. Яг одоо бид нар дээр Gemini season буюу ихрийн ордны үлрэл эхэлж байгаа. Энэ бид нар дээр юуг аваачиж өгдөг вэ гэвэл заримдаа бид нар юм болгоны хит ингээ гүнзгий бодох шаардлага байв. Заримдаа бид нар зүгээр хөнгөн байх хэрэгтэй хаа. Зүгээр гэсэн те. Яагаад вэ гэвэл ч тэ та хоёр ингээ нэг энерги хувьд болохоор нэг юм түлхэн татна ингээд нэг юм нуугдаг тоглоом тоглоод байгаа байхгүй юу. Тэгснэ та хоёрын ингээд нэг юм одоо тэр тэнцвэр гэж яддаг шүү дээ. Тэнцвэр чи ерөөс ингээд байхгүй л юм л да. Одоо жишээлбэл боол аяг доошо баатар хил дэшээ гэдэг чинь энерги хувьд бол дэшээ доошоо байгаа байхгүй юу. Нэг нь жоохон левел ап, нөгөөд нь жоохон левел даун. Хатны саваа дэшээ, баатрын саваа дэшээ. Бас ингээд нэг нь арай өндөр энергитэй, нөгөөдг нь юм. Тэгэхээр ингэж ойлгоцгоё заа. Хэрвээ нөгөө чинь болохоор ингэж хэлэн би энэ харилцаан дээр амар их ингээд нэг хичээсэн.
Чи өөрөөсөө баг хичээдэг. Үгүй нэг нөгөөний чи ингээ бодлохоор ингэж аахгүй. Би ингээ хичээгээд чи болохоор нэг нүдэн дээр нэг жоох юм ингээ нэг хийчингүүтээ цаашаа тэгээ нэг олигтой хичээсэн байхгүй шүү дээ. Тэгээд энэ дээрээсээ ингээ нэг юу гэх нэгт 6-гийн саваа буюу би бол ингээ нэг энэ харилцааны ингээ нэг баатар гэсэн ингээ ухааны бодоод байгаа байхгүй. Гэхдээ хамгийн сонирхолтой нь тэгэж илүү их бодохын хэрээр өөрийгөө илүү их ингээ нэг төөрүүлэл байна л да. Одоо нэг тархин ингээ нэг гацдаг ч юм уу яадаг ч юм аа тий. За тэгэхээр энэ дээрээс хэдүүлээ одоо чиний харьцаж байгаа хүний чинь ингээд нэг бодол болон мэдрэмжийг ерөөхдөө ингээд нэг дүгнцгээе. Нэгт энэ хүн бол ингээд харилцаа бол дуусаагүй гэж бодож байна. Дөөрөл нэг буцаад нийлчихнэ гэж бодож байна. Хоёрт гэтээ бүр цаад утгаараа штэ тэ бүр ингээд харилцаа коммитмент оруулаад бүр цаашаа урт хугацаа харж чадчихэв гэвэл бас хэцүү байна. Гуравдугаарх нь болохоор би энэ харилцаан дээр аягүй ингээд хичээдэг. Чи ерөөсөө ингээд хичээдгүү гэдгээрээ биш тэ би нэг энэ яриан дээр нэг point хэлсэн шүү дээ. Хүн дотроо ямар мэдрэмжтэй гадагшааны хүмүүсийг тэгэж хардаг. Яг үүндээ харилцаанд хичээхгүй байгаа нь өөрөө юм шүү. Юу гэж бодож байна? Хэрэв тийм бол одоо тэгэл юу байна да? Ер нь ямар нэгэн юмны үнэн гэдэг зүйл, ямар нэгэн хүний үйлдэл гэдэг зүйл тэр дороо шууд ил болдгүй. Дараа нь ил болдог байхгүй. Жохон байсны дараа. Тэгэхээр анзаар. Яаж анзаарах хэрэгтэй вэ гэвэл тухайн хүн чамтай ингээд нэг байж авах хугацаанд хоёулаа ингээд нэг юм тийм ингээд чихэн дээр чинь цэцэг ургалж байгаа. Тэгээ бодит амьдрал дээр ясан юм дээр биш байвал тэгэл нөгөө хүн чинь анханасаа өөрчлөлтөө гэж бодоогүй л байсан бод байгаа байхгүй. Тэгэхээр ямар нэг ямиг үргэлж цаг хугацаа харгадаг. Яг одоо бол нэг амар үл хийхэд бол жоох эртэл юм шиг харагдаад байна шүү дээ. Үл хийхэд арай эртгээд хүлээгээ сууж болохгүй өөрийнх нь амьдралаа авч явдгаараа явна, өөрхнөө эдгээрээ хийн, урагшлагаараа урагшлах хэрэгтэй шүү дээ тий. Тэгэхгүй тэгээл ингээл юу болохоо хүлээгээд байвал хүлээгээл fucking хүлээгээд байдаг. Зүгээр уртгаа хийж идэл тэгээд угаасаа өөдөөс чинь бүхий л ингээ асуултын хариултууд чинь ч юм уу нөхцөлөл чинь сайн үгээ бүрдчих тийм дөө. Одоо хэдүүлээ юу харж байгаа вэ? Энэ харилцаан дээр зөвлөгөө авъя цаа. Энэ яг ямар хөө зөвлөгөө вэ? Зия. Оба хайфант. Яг хэлээдсэн. За тэгэхээр хэрэг үнэхээр чи шийдлийг олж чадахгүй ингээд яахаа мэдэхгүй байвал яг үндэ чи хин нэгнээс туслам зөвлөгөө авахд бол why not гэсэн хөзөр байгаа байхгүй юу. За ингэж ойлгох юм. Бид нар ямар нэг хүнээс ингээд нэг зөвлөгөө авахдаа айгүй ухаалаг, айгүй бодлогоомжтой байх хэрэгтэй. Яаж? Хэрвээ чам дээр одоо нэмэх 100 хилтэй хүн биш дээ те эренгүүтээ энэ тураах юмгээд зарах юм бол тэнийг үсттэй. Тэгэхээр магадгүй чи ингэж бодож үзсэн. Магадгүй чи аюу сайн тераписттэй болдог ч юм уу те аюу сайн коучтой болдог ч юм уу яадаг ч юм аа. Эсвэл ингээд найзууд дундаа ингээд хамгийн ухаантай тэгээд ингээд өөрийнхөө амьдралаа ингээд болгож бүтээсэн яг чамтай ингээд нэг төстэй асуудлыг даваад тэр голын цаана гараад ирсэн хүнтэй ингээд нэг ярилцахад бол why not? Тэгвэл ингээд нэг яг чиний наад ингээд эргэлдээд наад 8 илт буюу бодлын шоронгоос чи ингээд нэг чамайг чөлөөлгөд ингээд нэг тусалнаа. Тэгээ чиний хийж чадах хамгийн сайн үйлдэл нь болохоор шүү дээ те. Энэ 7-гийн заслахаар хүлээдэг үзэр байхгүй. Гэхдээ би хүлээж болж юм. Гэхдээ хүлээхдээ зүгээр нэг хүлээхгүй юу вэ гэвэл эхлээд наад өөрийнх нь mental health буюу эрүүл мэнд, сэтгцэн эрүүл мэнд, биеийн эрүүл мэнд эдгээр дээрээ жоохон анхаарад нэг те амьдрал хуваа урагшлуулад энэ тэргүүний зоос гарч иж байгаа байхгүй. Урдаа байгаа ажлуудаагээд боломж байвал боломжоо атгаад явах хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй бол ингээд яг нэг юм чи болохоор нэг модоо тойроодгүй гэдэг байгаа байхгүй. Яг тархичин болохоор шүү дээ би бүр амар ой модон дунд төөрцөн хэцүү байна гэж бодож байгаа. Яа үндэ үгүй ээ. Тэр чи ганцхан модоо тойрол иргээд байгаа байхгүй. Тиймээс наад ингээ бодлын шоронгоос гарахын тулд яа нэг итгэдэг дотны үнэтэйгээ ч юм уу эсвэл нэг арай ухаалаг ингээд нэг чамаас нэг жоохон юм хүм ингээд нэг голын цаана гарч ирсэн тэ нэг мэрэгжлийн үнэтэй ч юм уу мэрэгжлийн терапист тэгээд амар ухаантай найзмастай ярихад бол яа гингүүл гэж харагдчихэ. Тэнгүүт одоо чи нөгөөнийх нь нөхцөлөд яа ер нь амьдралаа ер нь цаашаа яаж авч явбал дээр юм бэ гэдгийг харахад амар ухаалаг болчихж байгаа байхгүй. Гэсэн үзэр гарч ирж байна. Байж байгаа. Би чи нэр цаг бүртгэдэг болсон шүү дээ.
Хэд дээр явж байна? 14 15. Зя. 15 хомхын орж. Хэрвээ чи хувийн уншлага хүсэж үл вебсайтн дээр цагууд нээлттэй. Let's get it те. Тэгэхээр энэ ингээд нэг хөзрөөр болохоор штэ те. Чи нөгөө хүнтэй ингээд нэг дийл хийж байгаа хүнийхэн энергийг харна гэсэн. Тэгэхээр энэ болохоор эхний ингээд нэг шафт болохоор чи ер нь нөхцөл байдлаар ер нь яг юу гэж бодоод байна. Ер нь амьдрал ер нь яг чамд хэрхэн харагдаж байна. Дийлэх тохиол чиний талаас ингээд бодогч байгаа бодол шүү. Дийл хийж байгаа хүнийхэн нөхцөл байдлыг хэдүүлээ чек-ин хийцгээе. Яг гадарлаа гэсэн. За хэдүүлээ ойлгоцгоно. Justice доошо 5-ын зоос дэшаа даахгүй. Хэрвээ штэ те чи нөгөө нэг хохирогчийн дүр тоглоод байна гэж бодож байвал. Хохирогчийн дүр. Хохирогчийн дүр яг ямар байд вэ? Би амар ингээд нэг хичээсэн зоосон шаалсан наа чи ерөөс юу ч өөгүй гэдэг зүйл ингээ байж байвал заяа. 100% чиний буруу ингээд юм шиг ингээд мэдрэмж авч ивэл нөгөө хүн чинь 100% хохирогчийн дүр тоглоод байна шүү. Хэдүүлээ ингээ ойлгоцгоё. Ямар ч харилцаан дээр 100% нэгнийх нь зүв байна гэж анханасаа байдгүй. Нэг 60 70 ч юм уу. За ер нь дийлэх тохиол 50 л үү те. 100% ингээд нэг хариуцлагаас зүхтаагаад fucked up болсон хариуцлагаас зүхтаагаад чавлуу бүх бурууж гिचвэл тэр хүний л асуудал. Чи энэ дээр юу ч хийж чадахгүй. Хэрвээ чи штэ те энэ харилцааг одоо ер нь жоохон ингэж нэг болгоё бүтээ энэ харилцааны төлөө жоохон урагшлаа жоохон хичээгээд үзье гэж бодож байвал одоо л цаг нь биш энэ таавар хөзөр. Яаж энийг хэдүүлээ ойлгох вэ гэвэл штэ те ер нь хоёр хүн хоорондоо маргалтангууд энэ тентгүй fucking ингээд сөрөг энерги те негатив энерги атаархал үзье адалт. Энэ тэр угаасаа ингээд тарцсан байдаг байхгүй те угаасаа залхахад хүртэл уурч чаддаг шээс. Стил ингээд нэг та хоёрын суурчин ингээд нэг харилцаан чи суурчин шатаад байгаа болохоор энэ харилцааг ер нь жоохон ингээд нэг хэрвээ чи төрдөө жоохон тайван байгаад баланстай ингээд нэг амьдрья гэж хэрвээ шийдсэн бол наач бол амар зүг үлдлээ байхгүй. Тэгхгүй болохоор штэ те. Стил ингээд та хоёр дээр 3 ил буюу нэгнээсээ ингээд амар урдсан юм шиг ингээд нэг ер нь жоохон нэгэндээ амар гомдсон ингээд энергиуд чи ингээд байгаад байгаа болохоор та хоёр яг одоо ингээд жишээлбэл 1000 яриад үзье. 1000 яриад хоорондоо хэлцээд уулзраа олох гэдэг үзье. Үр дүн яг адилхан. Яагаад би ингэж хэлж ийнэ вэ? Энд байгаа ингээд хөзрүүдээс шүү дээ те. Аягны хөзөр байна уу? Нэг ч алга. Тэгэхээр энэ бол яг цэвэр юу байгаа байхгүй. Та хоёр нэгт энэ харилцаан дээр эмоцудаа нэг татаад авцсан. Цэвэр ингээд логикал тархиар ингээд нэг үзээд байгаа болохоор энэ үед ер нь emotional яриа гэдэг ч юм уу те яг өөрийнхөө ингээд нэг мэдэрч байгаа илэрхийлээд учраа олцох ер нь бол төвхтэй байдэ. Тэгэл ийм үед ер нь дийлэх тохиол 10 тохиолын 8 дээр нь ч юм уу ер нь бол тэгээд өдрийн төгсгөлтэй хэрүүл болдог байхгүй. Тиймээс өөрийн чинь хувьд болохоор ингээд нэг хэрвээ өөрөө чинь ингээд бодож шүү. Хэрвээ би саан хөзөр magician боолын ингээд нэг саваагаар өөрийнхөө амьдралын ингээд нэг аз жаргал те өөрийнхөө ингээд нэг их тайван те өөрийнхөө амьдралын шин ингээд manifestation шин ингээд нэг хаалга нэ гэж бодож ивэл наач бол яг зөв цаг байна шүү. Эмэн тэгэхээр хохирчин дүр тоглож байгаатай үзээд байгаа бол яа даа бол гэтээ make sure чаас өөрийгөө заавал чеклэрч. Би бас өөрөө магадгүй хохирчин дүр тоглоод ээж магадгүй гэдэг ч юм уу те харчгал хэрэгтэй. За тэгэхээр нөгөө хүний чинь биш те яг жинхэнэ ингээд нэг feeling тэгээ бодлыг хэдүүлээ харцгаа. What is gonna happen? Бам. Юу. Тань зарим нэг мэлхийтэй дийл хийж явах шиг байна. Гэтэ энэ бол бас үхэр байна, арслан байна. Гэтэ энэ бол зүгээр fucking energy. Энэ бол хинч байж болно.
За тэгэхээр chariot доошоо. Тэгэхээр нөгөө нэг чи ингээд нэг feeling болно ингээд нэг цаад ингээд зорлоо. Битөө эрэхтэй яг урагшилж чадхаасаа ингээд өнгөрцөн юм шүү. Especially шүү дээ холын зай харилцаанд байгаа хүмүүс байх юм бол. Тэр ер нь цаашаа ер нь жоохон урагшлахад хэцүү хаа. Гэхдээ л би ингээд нэг жоохон ч гэсэн ингээд нэг feeling emotions те нэг гоё битээр ингээд нэг хөөрхөн ингээд юмнууд ингээд надад байж дээ гэдэг бас бодолтой. Тэгвэл та хааны хэлд ингээд гарч ирнэ гэдэг нь шүү дээ те. Чи болохоор ингээд нөгөө чинь чаваа ингээд нэг харахтаа шүү дээ те. Энэ хүн угаасаа юу ч ярьсан I don't give a fuck гэдгээр ингээд нэг байгаа юм шүү. Угаасаа надаа ингээд ер нь өөрөө яг юу үсээд хэлгээд энэ тэрэг ер нь жоохон надтай ер нь жоохон тустаас ярих гэдэг юм шүү. Тэгэхээр чинь би ингээд нэг жоохон имзэглэх гээд шүү дээ. Тэгээ угаасаа энэ харилцаан дээр угаасаа шудраг бас эцтэй ингээд нэг би хичээгээд идэг. Тэгээд чи болохоор ингээд нэг наг жоохон ингээд идэг гэдэг чинь тийм хүн ингээд нэг байдалтай байгаа байхгүй юу? Анхны өдөр дээр нэг юу байсан шүү дээ санаж байна. Justice үзрээж 5 зоос байсан да. Яг тэр өнгөөр ингээд нэг хохирчин дүрэл тоглоол юм л да. Би амар хэцүү байсан. Гэхдээ чи ерөөсөө хичээгээгүй. Нөгөө талаас болохоор higher font ингээд нэг гарч ирж байна. Ер нь гэхдээ битээр ер нь жоохон тогтворч сууршилтай, жоохон уламжлалыг барьсан төвийг сагсан ингээд нэг харилцаан дээр ер нь бол ингээд нэг байцхан синда пяхлоо. Тэгээд байж чадахгүй л одоо хэцүү юм да гэдэг ч юм уу те. Тэгээ одоогийн байдлаар болохоор ингээд нэг яг өнгөрсөндөө харагдсан байдалтай байгаа байхгүй. Гэхдээ тэр нэг юм өөрийг нэг зоож моосон ч юм уу биш зүгээр нэг айгүй тайван амгалан гэдэг ч юм уу те. Нэг хөөрхний хэцэн байр суурьтай байгаа байхгүй. Тэгээд зарим нэг ингээд нэг таад ингээд ажлын байрны ингээд нэг хүмүүс байж магадгүй. Сквал ингээд зүгээр ер нь битээр ингээд нэг ерөөсөө хамтарч чаддгүй байсан шүү дээ. Тэгээд эцээцтэй ер нь ингээд нэг явраа нэгэн зүйлээ relationship гэж бицээс ер нь бол хамтарч л ажиллах шүү дээ. Тийм. Нэрс наас сонсдоггүй шүү дээ. Гэдэг байгаа байхгүй. Гэхдээ асуултанд нь хариулахад шүү дээ. Тэр хүн надад одоо л ингээд нэг жоохон ч гэсэн сэтгэлтэй байвал яа тийм байна. Тэр хүн бас ингээд надтай ингээд нэг жоохон ингээд бас ингээд нэг тогтвор суурьтай ингээд болохыг хүсэх ингээд жоохон ч гэсэн ингээд нэг бодол байна уу? Яа тийм байна. Гэхдээ би тэр хүн болохоор нэг үйлчлэхгүй яадгүй л би хийдгээ эзэн зовдгоо зовцсон шалдаа шалцсан. Одоо чи яар энэ бүгдийг зас гэсэн байдалтай бас ингэ байгаад байна. Окей. Cool. Зөвлөгөө авч ирээ заа. Yep. Яриад үзэхэд бол гимбүүл харагдчих шүү дээ. Хаа юу нэгэл. Тэгээд одоо өмнөх хүн дээр чи ингээ higher font гарч ирсэн. Энэ дээр ч гэсэн ингээ higher font ингээ гарч ирж байгаа. Тэгэхээр ингээд яг өмнөх жинлүүртэй ингээд амар төстэй байхгүй. Хэрвээ та хоёр ингээд нэг counselor ингээ авъя гэж бодож байвал эсвэл нэг хосын therapist ч юм уу эсвэл ер нь жоох ингээд нэг жин харилцаан дээр ингээд арай нэг жоох тэ нэг чиний үздэг давцсан ингээ хүнтэй ингээ яриа гэж бодвол яа энэ бол ингээ нэг зөв цаг байна. Тиймээс ингээ яад болохгүй гэж. Тэгээд гол нь ингээ нэг чиний хийх ингээ хамгийн чухал үйлдэл чинь юу вэ гэвэл нэгт одоо энэ жоохон ингээ дотгошооноо жоохон өндөөж энэ стил ингээ юу байгаа даахгүй чам нэг юм гомцсон ч юм уу эсвэл нэг дотор ингээд лекц юмнууд ингээ байгаад байгаа байхгүй. Наадхантайгаа жоохон нүр тулаа наадхад авах хэрэгтэй л юм л да. Тэгвэл ингээ нэг чи гүж чунгууд өгзөглөө нөхшүүлэхгүй л байх шиг айл да. Яас нэг жоохон юм дэр ягаад жоохон тайван чийл байж болохгүй гэж тий. Амьдрал жаргалтай л шүү дээ. Амьдрал хөгжилтэй л шүү дээ. Урсгаар урсчил л шүү дээ. Тий. Нөхцөлөдөө хоёлаа ингэж ярьж үзье. Хэрвээ чи харилцаа буцаж ерөн сэргээ ерөн аятайхаа ингээд нэг шийдъя гэж бодож ивэл хамгийн их чиний хийх ёстой үйлдэл чинь юу вэ гэвэл жоохон хүлээцтэй байх. Ер нь хоёр хүн хоорондоо ингээд бифтэй болоо ингээд төвхтэй болцсон байхад
юугүй шууд ингээд юуны ч туханд хүрээгүй ингээд нэг ойлголцох. Яа, жоохон төвхтэй шүү. Тэрний орно нэг жоохон хөнгөн яриад үз. Хөнгөн харилцаад үз. Тэгээ нэг амар шууд гүйжж бол нэг уцлуугаа сэлж орохын өмнө эхлээд усныхын температурыг шалгаад үзчих те. Бас энэ сэлэхэд гоё ус байна уу, тэнэг ус байна уу гэдэг ч юм те. Яг тэр шиг зөвөр ингээд явн чийл байгаад үзчихгүй. Тэгээд үнэхээр яг тэр ингээд нэг яриад те гэрлөө харж авах хугацаанд ч юм уу эсвэл ганцаараа байж авах хугацаанд би энэ хүнтэй ингээд нэг байхад ер нь окей ээ нөө гэдэг ч юм уу тиймэрхүү зүйл ер нь өөрөөсөө нэг асууж хэрэгтэй л байна л та. Хэрвээ өөр чи окей биш санагдчихвал move on хийгээд салахад бол бас зөв цаг хугацаа шүү. Яагад бол ихрийн ордон дээр бид нар байна. Яагад бол бидний ингээд нэг тарих амар одоо unexpected буюу гинти ингээд шийдвэр гаргачих гад байдаг. Гэтэ энэ нь бас яг энэ season дээр бол бас хаяада зүв байдаг. Ойлгож байна уу те? Тиймээс өөрийгөө ингээд чеклэх хэрэгтэй энэ да. Би энэ хүнтэй цаашаа харилцаа өрсөлдөлтөд үнэхээр зөв цаг уу? Яа зөв үед бол зөв. Буцааж нийлэх ч гэсэн яг үндэ зөв. Гол асуудал нь юу гэвэл чи өөрөө бэлэн үү? Тэ чи өөрөө энэ сонголтын эрхчлөлтөний хариуцлага хүлээж авах бэлэн үү гэдэг асуултаа ингээд өөрөөс асуух хэрэгтэй шүү. Ойлгож байна уу? Зя ихрийн орд алтарт. 26. Яа ихрийн орд. Төрс өдөр нь болохгүй л догтлоо л байна уу? Гарч сайхан пив гаал. Зя. Тэгэхээр personal reading цаг угаасаа доор орсон байгаа. Эхнийх. Хоёр дахь нь болохоор эхний ингээд энэ хүзрүүд болохоор яг чиний талаас энэ одоо нэг дийл хийж байгаа хүнтэй тий. Яг уулзрах гэдэг хүнтэй яг ямар нөхцөл байдал байна гэдгийн energy check-ийг хийцгээ заа. Яа, цаашаа ер нь нөхцөл байдал нь яг юу болоод байна вэ? Хэрвээ штэ те. Чи ингээд нэг харьцаж байгаа хүнийг штэ те. Яа ингээд очруулах гэдэг хүнийг яг чамд хотлоо хариулаад байна да гэж бодоод байл заяа. Then why you always lying? Always fucking. Яг тэгэж ингээд бодож ивэл яа наач бол гадаргалгаатай шүү. Юмий гэж ütгөө. 7 гэлд. 7 аяга. Яагаад? Дийлэх тохиолдолд хүн яагаад ер нь жоохон нэг юм жоохон лайлк гэдэг ч юм уу чамд ингээд тус таасан гэж байж чаддгүй гэвэл ч тэ хэд хэдэн шалтгаантай байдаг. Дийлэх тохиолдолд шүү. Тэрнийхэн бүр нууц нь ил болсон ч гэж гарч иржээ. Тэрээ үнэхээр ингээд нэг иймэрхүү нөхцөл байдлыг туулж байгаа ихрийн ордныхан байвал энэ хүн үнэхээр өөр хүмүүстэй fuck around хийдэг ч юм уу те эсвэл энэ тэндгөө ингээд нэг сэлгүүцээд яваад байдаг ч юм эсвэл чанд хотлоо яриад байсныг үнэхээр ингээд окей гэж ойлгоцсон. Дийлэх тохиол хүн яа дээ. Боолын саваа доошоо буюу амар хөөгтлөг байдаг байхгүй юу? Ойлгож үзцгээе. Бид нар нас гэдэг зүйлийг ярьж болжээ. Биш л бол одоо 28 хүрнэ энэ жил. Гэхдээ 18 настай хүүхдээс ухаантай байвал мэдэхгүй байна. Яг бол 18 настай хүүхд надаас илүү ингээд нэг томоочсон, ухаацсан өөрийгөө ингээд хандл хийсэн байвал 18 настай хүүхдийн мэдлэг надаас илүү ингээд нэг ухаалаг байхгүй. Гэхдээ ингээд 38 нас хүрсэн ингээд матур болсон одоо хүмүүс байлаа гэж бодоход ч тэ. Одоо болтол ингээд нэг Питер Пэн шиг тэнэгтээд явж идэг бас хүмүүс байдаг байхгүй юу? Хэрвээ чи тэр хүнийгээ тэгж бодож байвал заа яа наа чи үнэн биш үү? Томоожаагүй, хүмүүжээгүй тэ нэг жаа. Нөгөө чи яг үндэ чамайг сталкерлж чинь гэж бодож байвал заа. Одоо нэг араас чи ингээл нэг катмалдаа чамайг юу хийж аа гэж бодож байвал яа яг чамайг ер нь ингээд айгуу сайн ингээд нэг араас чи нэг тэ ингээд нэг яваад байгаа байхгүй юу? Шалтгаан нь юу вэ?
Ер нь чи энэ харилцааг ер нь яг яамаар байгаа гэдэг ингээ байдал дээр ингээ нөгөө нэг асуусан чинь хааны зоос доошоо 2-ын саваа доошоо 5-ын аяга 5-ын зоос тавьдаг байхгүй. Тэгэхээр үнэхээр ингээд энэ харилцаа чи ингээд нөгөө нэг энэ зөвхөн асуудалтай хүмүүс ирээдэг шүү. Асуудалгүй хүмүүс яах гэж юм бичлэг үзүүлээ те. Энэ харилцаа чи үнэхээр ингээд асуудалтай. Тэгээ ялангуяа бит хоёр амар олон челленжүүдтэй нүүр тулж байна. Амар намайг ядрааж байна, өвтгөж байна гэж бодож ивэл яа, ер нь жоохон нэг хойшоо хурсантай ч яах вэ те. Тэгээд энэ өөр төр чи эмпро үзэр гарч ирж байгаа байхгүй. Би одооноос ингээ авахуулаад ер нь жоохон тустаас ингээ байгаад амьдралаа ингээ нэг бодоод босгоод энэ харж байна уу? Таавар үзэр 6-гийн элдтэй хамт. Тэр энэ хүнийг орхиж явъя да гэж ингээ нэг бодол байгаа бол заа. Яа, наа чи бол зүг биш үү? Наад үл энэ дээр чи юу ч хийж чадахгүй юм. Яа. Нөгөө нэг чи ингээд нөгөө цаана яг ямар зоригтой, ямар хөө филингтэй байгааг харах үед үлээ. Пиу бан бан. Энэ бол хааны дэшээс холж авах хугацаанд доош орчлоо. За. Тэгэхээр нөгөө нэг ч болохоор ингээд нөгөө бит хоёрын харилцаа дуусаагүй, стил ингээд нөгөө бит хоёрт ингээд нөгөө unfinished business-ууд байна гэж бодоод байгаа байхгүй эхнийх. Харилцаараа дуусаагүй нь яад бол бит хоёр ингээд нөгөө дахиад ч гэсэн жоохон үргэлжлэж ингээд болно яад бол тэгээ сан кард боо бит хоёр ингээд нөгөө цаашаа ингээд жаргалтай айтайхан байж чадна гэж өөртөө амар ихтэй байгаа байхгүй юу. За хэрэг үнэхээр энэ тийм бол за яагаад батрын зоос доошоо хатны зоос доошоо гарч ирж байгаа. Ингэж ойлгож үзье. Хүний нэг юм сонин одоо ийм характер гэж юм байдаг. Ямар нэгэн зүйл тогтвортой одоо бүр сууртай fundamental тэгээ нэг харилцаа нэг айтайхан нэг юм гоё ингээд авч явахад хүн жоох үүдгэртэй санагддаг байхгүй яг үндэ тий. Уул бол бүх юм чинь болоод байгаа заа. Тэгээ уул бол иймэрхүү харилцаач гоё үдтэй бол тогтвортой. Гэхдээ хүн угаасаа ингээд нэг юм одоо өмнөх үзэр дээр чинь нөгөө чинь амар имэчэр буюу хүүхдлэг гэж гарч ирсэн шүү дээ. Угаасаа тийм зантай бол заа. Ямар ч ингээд суургүй тэгээд нэг юм дээшээ доошоо үргэлж ингээд юм конфликттэй харилцаад өөртнөөс гоё санагддаг нь үнэн бохгүй да. Тэгээд тэрийг ингээд нэг юм амар гоё фэнтези болгоод идеал ингээд болгоод тэгээд битэр өстө яг нэг юм тийм нэг ингээд бодолтой болчихдог байхгүй. Тэгээ баатрын саваа доошоо тэгээ сүүлийн хааны саваа доошоо олцсон шүү дээ. Тэгээ аяган доошоо олцсон шүү дээ холж байхад. Нөгөө хүнийг чи өөрчлөгдсөн гэж бодож байна уу? Би лавын хөзрүүдийг хараад бол no. Нөгөө чинь чам дээр ингээд нэг дөрвтойхон шиг үйл хийгээл энэ харилцаа нэг батараанда оруулаад ингээд ингэн тэгнэ гэж бодож байна уу? Би лавгүй гэж бодож байна. Энэ нөхцөл байдал дээр хэрэг би чиний оронд байсан бол заяа. Нэг амар хорогдохгүй байсан баха энэ хүнд. Ер нь жоохон эртхэн шиг эмоцод татаж аваад эртхэн шиг оюун санаагаа ингээд жоохон чөлөөлөөд амьдралаа жоохон бодох байсан байх. Яагаад би ингэж хэлж байгаа вэ гэвэл заримдаа бид нар цаг нь болтгохгүй юу? Заримдаа хүн ер нь хурдан өөрчлөгддөг хүн гэж байдаг. Амьдралаа хурдан өөрчилдөг. Өөрхөн мэдрэл мотой асуудлуудаа ингээд хурдан шийдчихдэг. Тэгээ хурдхан шиг ингээд нэг шинжилтэй хүмүүс байдаг. Гэхдээ тийм хүмүүс амар цөөхөн байдаг шүү дээ. Дийлэх хүмүүс ер нь бол нэг өөрчлөгддөг юм. Чи мэдрэл мотой байсан хүнийг одоо 1000 ингээ хажуудлаас нь өглөө те. Нөгөө ч үнэхээр өөрчлөгдөхгүй гэж ингээ шийдсэн бол нэг өөрчлөгдөв. Яг нүүрэн дээрээ жоохон хайрын ястаа ингээ өөрчлөгдөн гэж ярьж ийтэй. Гэтэ дийлэх нь бол тэгдэггүй. Тэгэхээр чи энэ хүнийг ингэж дүгнэлт гарах гэдэг зүйлээс илүү тэр хэдүүлээ ингэж бодох бас нэг юм нөхцөл байгаа шүү гэдгээр хэдүүлээ ярьцгаая. Энэ хүн чинь хэрвээ чам дээр дахин мэдрэл мотой үйлдэл гаргаад байсан бол нэг удаа гаргана, хоёр удаа гаргана, гурав дахь удаа гаргана. Үүнээс цаашаа энэ хүн ухаарах уу?
ухаарах махт баг хэцүү ахаа тий. Нэг удаа хүн яг уу тэнэг үйлдэл бүр үнэхээр одоо араар нь тавих ч юм уу, аригтчаа тэнэгддэг ч юм уу, чамааг амар гомдоодаг ч юм уу. За яг нэг удаа хүн тэгцэн юм байлгүй дээ. Аж болж. Хоёр удаа юу? Яа. Ер нь жоохон бодох хэрэгтэй. Гордохоо. Наачин харин эсрэгээрээ угаасаа мань хүн юм хүн гэдгийг ойлгож болно. Удаа дараа чамаа ингээ гомдоо шархлуулаад инээтрээ. За энэ удаа л би өөрчлөгдөнө үйл яа. Хэцүү байна да. Нөгөө ч ингээд нөө ер нь чамтай ингээд нэг жоохон гайгүйх шиг нэг харилцаж гал үзээд байна да. Далааг аяг даашаа байхгүй. Юу вэ гэвэл нэг бол А нь болохоор нэг бол тэр хүн чамааг өөр хүнээр орлуулж чадаагүй. Болзооны амьдрал нь жоохон fucked up байсан байгаа. Б. Чам дээр ингээд буцаж ирж байгаа нь стил намааг ингээд нөгөө би ингээд бусад хүмүүст ингээд нөгөө хүсэмж түн шүү гэдгийг ингээд нөгөөс ингээд нөгөө хүлээж авах нэг өөрийнхөө эгоог тийжих ингээд нөгөө нэг 10% байж магадгүй байна. Удаа дараа мэдрэл мотоо үйлдэлээ дахин гаргаад чам дээр буцаж ирж байгаа бол асуудал нь бас чам дээр байгаа байхгүй юу? Яагаад чи удаа дараа чамаа ингээд нөгөө өвтгсөн хүнийг амьдралдаа ингэж дахин оруулж байгаа юм бол чи өөрөөсөө бас нэг асууж сурах хэрэгтэй байсан байхаа. Би яг юуг шийдэх хэрэгтэй болоод энэ хүнийг би баавар руу хил хязгаараа тавьж чадахгүй ингээд бас ингээд нөгөө нэг тусдаас ингээд байж чадахгүй гэдэг өөрөөсөө жоохон асууж сурах хэрэгтэй байсан байхаа. Зөвлөгөө авч үзье. Энэ нэг амар жоохон яваргүй тариа гарч ирлээ. Би чиний оронд байсан бол ер нь нэг амар нүрэхгүй байхаас нь. За хөөе тэгээд эцэцэгтэй энэ бол хүний амьдрал. Эцэц эрхчлэл бол чиний сон гарт байгаа. Тэгээд миний энэ мэдээллүүдийг аваад юу гэх нь бол чиний дор. За харцгаа. Бам. Yep. Let's. Strength to the sun card 10 аяг таашаа. За, ингэж ялгая. Чи юу н өөрөөсөө асууж сурах хэрэгтэй байгаа. Би юу н өөртөө хэр ихтгэлтэй юм бэ? Юу н тэр хүнтэй хөнгүүгээр би юу н амьдралаа юу н амар гоё аваа явж чаддаг юм хашир мөн үү гэдэг асууж сурах хэрэгтэй байна. Тэгэхгүй болохоор ингэж үзье. Чи өөртөө ихтгэлгүй байдаг одоо шилбэл ингээд нэг амьдралаа амар гоё авч явж чадна. Иннээс илүү ер нь надад хүн ер нь гоё олдсон шүү дээ. Яад бол би өөрөө хөгжиж байгаа юм чинь гэдэг ч юм уу. Тийм ингээд нэг одоо ихтгэл найдвар өөртөө итгэх эдэр ингээд байхгүй бол угаасаа чи амьдралдаа энэ хүнтэй хөнгөө дахин ийм мэдрэл мотой хүмүүсийг татаад байх болно. Асуудал нь юу вэ гэвэл чи хил амнаас ч юм уу ингээд нэг ер нь бусдад яг юу гэж бодогдох бол гэдгээс айдагт оршоод байгаа байхгүй юу? Бодож үзье. Хэрвээ чи за би энэ хүний бүр мөс ингээ орхиж явлаа гэж бодоход бусад хүмүүс намайг үзье ядах та гэдэг айцтай байвал наа чи яг үндэ чиний асуудал байсан байгаад байхгүй. Тиймээс наатахаа нэгт ойлгох хэрэгтэй. Хоёрт чи аль юм болгоно нөгөө хүндээ ингэж нэг ихтгэл найдварыг өгөөд нөгөө хүнийг ингэж нэг хийх юм бэ те. Удаа дараа юм мэдрэл мотой асуудалтай байвал тэрний орон зүгээр яг өөрийнхөө амьдралдаа ихтгэл найдварыг өгөөд өөртөө нэг жоохон цаг гаргаад өөрийгөө кэрлээд өөрийнхөө нэг гоё тэгээ хоббигоо хөгжүүлээд ер нь хэн байснаа санах хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхгүй болохоор ингээд бодож үзье. Үерхэлд орохын өмнөх чи өөрхөө байшнаа бодож үз. Үерхэлд энэ үерхэл байх өмнөх. Одоо ингээд байж байгаа ингээд нэг өөрийнх нь бас хүнээ бодож үз. Хэрвээ чи ингээд нэг өмнөхөөс илүү уналттай байвал наа чи амар токсик relationship байсан байхгүй. Хуучин шигэ байж чадахгүй ихтгэл найдвартай ч юм. Хэрвээ өмнөхөөс ингээд тодорхой хэмжээр дээшлээ зүгээр энэ бол зүгээр ингээд төр зүрийн асуудал байсан байна гэж бодож ивэл ч тэ чиний хийж чадах хамгийн ухаалаг үйлдэл чинь болохоор зүгээр өөрийгөө хөгжүүлээд хэн болж байгааг харуулах. Чи надтай үнэхээр ингээд нэг миний гоё хөгжиж байгаа амьдралаа гоё цэцгэлүүлж байгаа ингээд нэг миний вершнтэй ингээд хамт байхыг хүсэж ивэл чи ч гэсэн fucking хичээ. Хичээж чадахгүй л одоо яа их вэ гэж сурах хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй болохоор чи нэг чулуун дээрээ нэжгээд бүдрэх гэдэг шүү. Яа болгоомжтой л байх хэрэгтэй байна энэ дээр бол.
Тэгвэл бодолтой л байх хэрэгтэй. Ойлгож байна. Cheers.